За бацхан key drop дээр ер нь бол өөрийнхөө мөнгөд олгож байна. Одоо манийхан баланс $1066 байна. Гэт чи одоо $888 депозит хийсэн тохиолдолд хэрхэн тоглох вэ гэдэг бичлэг явуулчихна. Key drop нь Counter Strike дээр байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэлгэцтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хуучсаар нэж байна. Унагаас эсвэл зүгээр л өөчсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан байх. Бичлэнд орцгаая. За $888 депозит хийгээд $1066 болцсон хүн drop-дээр хэрхэн тоглох вэ? Ингээ харах юм бол манай 6 скины депозит хийсэн. Тэгээд нэг $440 орн тоглоод $470 скин татаад авсан байгаа. Одоо үлдсэн мөнгө нь $890 депозит хийсэн үнгээ ботчихгүй дөө. За $1000 тоглол байна юу тоглох вэ лаастай. Нэг $10 орчмын кейс бол би задлана. Зүгээр кейс задлаад эргэлтүүлээ гаргана гэж бодох юм бол. Тэгээд $10 их давгүй кейс гэх юм бол нөгөө explosion case маань байгаа шүү дээ. За энэ case бол амар давгүй case. Эний чи Joker модоор задлахад чи. Яа, за энэ даахгүй байна уучлаарай. Энийг бол тийш харалтгүй юм байна. Эцэг харж болох юм байна. Яг үнэндээ. За манай case battle хийж байгаа. Which is fucking dumb. Joker mod зээл аваад $250-оор 4 удаа ямар ч гэсэн тоглох боломж байна. 3-9-3. За ямар ч энийг бол тоглож үзье гэж бодож байна. Тэгээд яг хөө манай одонгууд key drop дээр тоглонгууд нөгөө giveaway байгаа шүү дээ. Манай оруулсан giveaway. Энэ чи оруулсан giveaway руу нөгөө үнэгүй ticket авлаад гэж бодож тоглолтыг. Манай энэ чи нийтдээ ер нь хэдийн депозит хийсэн байна. Яа би 16,000 депозит хийсэн багтал гэж бодлоо. Хоёроор үчиж манай $3,200 депозит хийгээд энэ чи ticket авсан юм байна. Тэгээд ер нь бол хэзээ нэг цагт би өөрийнхөө giveaway-нээс хожино. Яг нэг giveaway маань хожоо үтцээ нэг $170 утгаар хожиж үтсэн. Манайхан зураг бол энэ харагдчихэ. Юу мантай ч нөгөө аккаунт адилхан зураг мөр хийсэн хүн байдаг шээс. За энэ чинээс би хэдийг задлах юм? 4-ийг задлах юм байна. Тэгээд хамгийн гол нь тэгээд би алдагдaltaгүй те $900-аас илүү айтем татаал гарах штэ. Яагаад рандомаа дарчваа би бидиногоо дуудах байсан штэ. Бидино код өрөөд удаа. За хож. Ямар гоё. За come on, give me faith. Ямар амар шалгуулад байна. Саалига багтаа авцсан бол өөр амар шаах байжээ. Ёо писта. Тэ би зөв хүмүүсээ багтаа авсан бол энэ кейс батл дээр би бүр амар шаах байсан байна шүү дээ. Ёо нөгөө аккаунтаараа тоглоод зөв рандом тохиолдолд ямар яах вэ гэдгээ харуулж байгаа юм шиг л зөв рандом ботнууд дууддаг шаасаа маань ингээл одоо цөмшаа штэ. За come on. Шууд $240 $250 алдаад хэлээ. Oh my god, I'm cooking. I'm a fucking cooker. Oh my boys. Гоё байна да. Ямар гоё шат юм ба да. Ямар гоё юм бэ? Бидино миний хам би чамд хайртай. That's good.
Даалцсан 240 буцаагаад нөхөө авцсан. Окей. Нахна. Би бол нэх юм байна. Одоо Сали хамыг дуудаад кодыг авна дахиад. Лилон Йок Липаж орж ирсэн. За boys. Максим. 3 арх. That's good. Амар шаатаач. Nice. That's nice. Барилт. Яана. 2 батфлаа унахгүй барихгүй болчлоо. Come on. Басгүй. Зүгээр. Айлт бидний орж ирсэн. Окей. За чиг найзтаа. Одоо бүр энэчээс чиг cook set яа. Бүх юм хоморглоод аваад гарыг. Butterfly fade. That's good. That's nice. Come on. More. Ашиг нь бат болсон. Окей, that's okay. Мэний явах юм бол тажиж байгаа. Maximum boys. Байсангүй. За, ямар ч юм $1040 маань $1100 болсон. $1180 болсон. Do I do it again? Окей. Одоо маань зөв энгийнээр задлаад ашиг аваад гарах хэрэгтэй биш үү? Explosion case маань энд байна. Come on. Энэ миний мангаачлал гоёлаа. Энэ унж болно. Okay, I got this boys. I got this. Come on. That's good. I think that's ashig, right? That's ashig. That's good. Come on. No, right, no, not analog. Энэ ямар амирууд юм наач. Come on, boys. Энэс хурыг задлж. Come on, жоох явчаач. Okay, that's almost money back. Not the analog. No, энэ унах шанс нэг дүү байд 67 биш. Come on. Maxwell. Oh, Codred. That's very good. Okay, I think I'm good. Байж энийг зараад гадарч. Reptile moment. Зарсан юм буцаага авлаа. Мэн дахиад нэг задлж барах юм. За би задлах үгүй ингэ шидэж штэ 1.5-аар эргүүлээл. Peril Dragon looks good. Мэдээж доороос нь. За бити задлаа хэлсэн байна. Окей. За би ингээ $900-ыг $1268 болгоцсон. That's very good. Тэгээ яг 10 шиг айтмаа яг нэг айтам болгоч гоё байна. За тэгээд эдрээс хамгийн ашигтайг нь татаал гарна гэсэн үг шүү дээ. Одоо би 1030 байгаа юм байна. 1200. No. I'm not татахын дайч. За тэгвэл 2 шиг айтам татах юм байна. Ойролцоогоор $700 үнэтэй 2 шиг айтам. Polish fail test. Fail test. Come on. Хэдэс 640 ойролцоонтэй байл гоё. Үгүй байна. Айны татахгүй. Гэтэ 10% барил үнэтэй байгаа юм байна. Polish-ний татахгүй юм байна. Тэгвэл тэнчнээс би $1000 дотор айтам арчна. Badlands hand wraps. 886 гэж байна. 800-аас дээш үнэтэй байвал орыг татчих болж байна. 800 хүрэхгүй байна. Spruce Depot. Fail test-д 768. No. Smoke minimal-аар. Ер нь одоо энэ ч би одоо юу хийгээд байгаа вэ гэхээр хамгийн ашигтай натна. Ойролцоогоор ер нь бол тэгээд юу л хийх юм дөө. Нэг 5-аас 7% алдагдaltaй байгаа. 755. Imperial Plate. Нөгөө скинүүдийн чинь өмнө хэлбэлзээд байдаг болохоор тэгээд гоё хэлбэлзээд өссөн айтем татчихвал ашигтай. 800 гэнэ. Оо, энийг татах юм байна. Цаана хэдүүлж байгаа. $440 болж байгаа юм байна. Баскил Батскар ямар үнэтэй. 330-аас их үнэтэй байвал энэ жоохон хэтэрхий алдагдaltaй байгаа даа. Ингэвэл цаана нь $76 үлдчихэж байгаа юм байна те. Энийг татангууд 440 дотор үнэтэй юмнууд скинүүд амар цөөхөн л байгаа даа. За зарыг энийг татаад үлдсэн $76 тоглож юм биш үү? Стил 1200. За яг хоо $1100 айтем татчих байгаа юм байна. Стил би $200 ашиг гарч байгаа сте. Yes. Тэгэж бодох сте. Yes. Тэгээ дээрээс нь хамгийн гол нь giveaway-ний үнгүүд хийх. Яг уу нэлээд удаан суугаа заавал скинээ өдөрт нь татахгүй хүлээж мүлээвэл зүгээр шүү. Заримдаа нэрнгээсээ Steam дээр хамаагүй үнэтэй скинүүд байдгийг шүү. Үнээр яг нөгөө бичлэг хийж байгаа болохоор тэгээ бичлэг бас өдөртөө удаад байвал онцгүй шүү дээ. Скинээ татсан
Refresh хийлээ. $76 байна. $76 би юу гэж болох вэ гэвэл өмнөх бичлэгэн дээр мань нэнчээ double slash-ийн Joker модыг $76 орчим задлж байсан. За, come on, give me X-ray. 476. That's pretty good chance. That's very good chance. Yeah, доошо битэр. Analog pool өнөөл би I'm gonna crash out. Come on. Max. Pista. I don't. I can dump. Ганцхан Joker ба. За яг хөө тэрэнд сэтгэл зүгээр л лээд юм дөө. За зүгээрээ. It's okay. Мен угаасаа энэ item-ийг тэгээд 2-7 хоногийн дараа уцаага deposit хийгээ тоглож юм чаа. Энэ ягаад миний item-аар харагдахгүй байна? Би trade-ийг авсан мэт ээ. Trade protected болохоор харагдахгүй даа мэн те. За that's $800. Yeah. $1120. Easy. $220 ашиг. Тэгэл 2-7 хоногийн дараа. Үгүй 7 хоног биш. 7 хоногийн дараа буцаага deposit. За $1000 тоглолтол яг үндэ ийм л богино байж. Дараагийн бичлэгийг олзъя. Хүмүүстээ. Тэгээ бас та нар дундаас нэрээ хүсэх юм байгаа шүү. Тэгээд тоглож байгаагаа манда үзүүлээд бичлэгэнд орох хүмүүс байвал please мандуугаа те Instagram-аар бичиж. Манд надад ингэ тоглоход бэлэн юуна баланс байна. Бичлэг болохгүй ч юм уу те. Тэр их байна нарыг. Та нарыг хэрхэн тоглож байгаа ч бас хармаар. Тэгээд дараагийн бичлэгийг олзъя. Баярлалаа.